За guys, тэгээд өнөөдөр Minecraft-ийг hardcore тоглоно. Тэгээд 100 өдрөөр тоглоно. Тэгээд 100 өдрөө 50 өдрөөр хувааж оруулна. Тэгээд би 50 өдрийг тоглож байхдаа гэсэн чи шууд 50 өдөр тоглож байхдаа надад би заавал унтаж тоглоно. Тэгээд надад хийх ёстой 3 зүйл байгаа. Тэгээд дэжгүй армор төлөвлөлттэй болчоод тэгээд тэд нартай дэжгүй гэсэн enchant хийгээд тэгээд хит фармнууд барина. Тэгээд гэсэн шинөдөр шууд 4 diamond 20 iron. За чиний юу бишори 10 diamond толчлоо. 40 юу 40 төмөр гоё. Ой чи зодрын хардкор гоё эхэлж байна. За шууд мод авна. Шууд мод аваад хэрэгтэй гэсэн төлөвлөдөө хийгээд тэгээд шууд вилэж хайна. Тэгээд хоолундаас хоолоо сайн цуглуулна. За. Тэгээд 50 өдөртөө вилэж болчих юм байна. За тэгэхээр өөртөө сая 2 честнээс олсон айроноор яачлаа фул айроноор хийгээд авчлаа. Одоо явж байгаа хоолоо маш сайн цуглуулна. Шууд ороо хийгээд тэгээд завхийг болтчлоо. Nice. Тийм болтлоо гэдэг чинь л nice. Гэхдээ илүү хоолоо цуглуулж байгаад орох хэрэгтэй. Хоолоо маш сайн цуглуулж байгаад орох хэрэгтэй байгаа. Тэгээд хангалттай махтай болчлоо. Тэгээд хангалттай юутай болсон. Хангалттай нүүрстэй болсон. Тэгээд шууд furnace хийгээд
шууд фурнисиж хоолнууд алаачаад за порк чупалаач. Би нэр илүүдээ асаацсан тоглоод байгаа шүү дээ. Кипед нь төр хийхгүй. Хардкор шүү дээ. Кипед нь төр хийхгүй. За тэгээд Питер нөө Юугаар хуглаа. Нүрээ айроныг майндаад. Нүрээ айроныг майндаж. Тэгээд энэ доошорж даймонд болно. Deep Slate дээр даймонд их болдго юм билээ. Юм Deep Slate дээр юмудаа ухахыг хичээнэ. Deep Slate дээр юмудаа ухахыг хичээнэ. Тэгээд Deep Slate дээр амар олон даймонд олгоо. Тэгээд би өмнөх тийм нэг тоглож байсан Minecraft-ийн World-ууд дээр Deep Slate дээр ороод шууд даймондтай болчихдог байсан. Now агуугасаа яаж гарах вэ? Юмтай паркурдаг гарч. Гараад одоо юунууд хоолнууд аваад мах болсны дараа уулзъя. За агуулуу юу. Тэгэд өөртөө нэг хідэн айрон түлхийгээд даймонд төвл хийчлээ. Тийм болохоор одоо зарим төмөр зүйлсүү, зарим чулуун зүйлсүүдээ зүгээр хаяа. Энэ хоёр багтал болов. Одоо илүүлээд майнд нь тэгээд доош орохоос өмнө торч хийх хэрэгтэй. Слайм төрсөн байна. Тэнцээ слайм төрсөн байна. Слайм.
За. Одоо майндад эхлэе. Гол хүн чинь аяад. За зүгс слайм хүн чинь хайчи. Слайм хийхгүй. Уусаа ганцхан л өгсөн байна. Нэр орхос өмнө идлээ бамбайж авъя. Агуул орхос өмнө идлээ бамбайж авахгүй бол скелтон айгуул харваад алчна. Тийм болохоор бамбай хийгээд тэгээд агуулгаар орё. Агуулгаа орё. Тэгээд одоо шууд гараад тэгээд нэг мод олчоод тэгээд шууд бамбай хийж аваад тэгэл агуулгаар идэхгүй бол үхчин. Үхэх магадлал амар өндөр байна. Тийм болохоор шууд яаж гарах вэ? Мод байна уу? Надаа мод өгөөрэй. Надаа мод луун. Мод хөтөлтөө ганц. Тэгээд чи мод байна шүү. Нахар тавтас хэрэггүй. Өөр хайлаа. Зүгээр хаяад тэгээд ганц модчод сэтэр агуулгаа юу. Зя шилд хийж аваад шилдэ зүгээр одоо шууд агуулгаа юу. Агуулгаа гүгэрээ. Нэрэ бас юу ичил та. Water park. Iron.
агуулга ороод. Одоо бомбат болцсон айхгүй. Хэсэг майндсны дараа уулзъя. За тэгээд сая майнд чат гарч ирлээ. Тэгэд нэг юм хэлэхэд миний зүрх ингээ хардкор их биш байгаад тэгэд миний тоглож байгаа Minecraft дээр hardcore mod гэж байдгүй болохоор би юу яаж чадахгүй байгаа. Hardcore тоглож чадахгүй байгаа. Нэр keep-ийн тоороо асаахгүй тэгээд өвхөл дахиж тэгж төрж тоглохгүй. Тийм болохоор би өдөржингөө сууж энэ 64 diamond-ыг оллоо. Тэгээд 64 байсан торч бүр ингээ ганцхан болцсон. Тэгээд би үгүйгээ зомби спаунер болоо. Тэгээд тэнцэнээс fortune гэдэг enchant болоод тэгэд хамгийн сонир нь тэр дотор нь anvil байсан. Тэгээд тэр anvil-аар нь тэгээд нэг iron pickaxe юу болгосон. Тэгээд iron pickaxe юу болгосон. Ингээ fortune-тай болгосон чинь тэр маань ивдрээд diamond ухчихад ивдрээд тэгээд яг одоо ингээд нэг stack diamondтай боллоо. Одоо тэгээд day хэд болж байгаа вэ гэхлээр өдөр day 39 болж байгаа. Day 39 болж байгаа. Тэгээд би саяжингаа явахдаа амар сонио ингээ ерөөсө iron mine тахгүй яваадсан бэлээ. Яваад тэгээд 28 ironтай өгч байгаа.
Тэгээд сая креатив байсан учир нь биш үү? Зүгээр би тэгж байгаа креатив биш яац юм. Агуугаасаа гарах амар хэцүү байсан болохоор креатив ашиглаад гарцсан. Тэгээд би тэгж амар хак ашиглаж нэг стак diamond аваагүй. Би яг өөрөө цэвэр олборлож авсан. Нэг стак diamond. Тэгээд одоо тэгээд village олтлоо төр зүр баяртай. За, village олтлоо. Village олцсон шүү. Village олчлоо. За тэгээд энэ ямар ч village-ийг алахгүй тэгээд ямар iron golem-ийг алахгүй эдгээр байшингийнч тэгж нураахгүй тэгж ихтэй найртай амьдран эднэртэй хамт тэгээд эднээс хэйбээс авна. Тэгээд нэг хэсэг гоё юунуудаа гэрэрхүү нэг юм профессорын профессор ютуберийн нөгөө нэг ингээ гадаа зүгээр нэг хідэн честнүүд давхарлаж тавиад хідэн фурнесүүд давхарлаж тавиад тэгээд хэрэгтэй блокуудаа тавьдаг тийм тэгсэн бохгүй. Тэгээд би тэрийг дуурайгаад тэгээд нэг байшин айтаа нэг юм барьчих зав. Тэр үрдэл катлчи. За guys би ингэж энийг хэлээдсэн бохгүй. Ингэж тавьчих гээд. За тэгээд хэдлээ diamond armor хийж аваад тэгээд тэрийг өмсөх болоогүй. Ягаад гэвэл хэдлээ юу ихтэй 30 левлийн enchant хийчихэд өмсөх ёстой. 30 левлийн enchant хийх ёстой. Тийм болохоор эхлээд шууд diamond armor хийчихэд armor stand-д тавина. Тэгээд яг armor stand craft-ийг мэддэг болохоор шууд armor stand крафталчи. Ёо яг хэвгүй. Шууд тийшээ даашаа утна гээд майнинг гараад энчэнсэг 3 аваад смут стон аваад тэгээд яаж эднэрийг смут стон болгодгүй гэвэл коблстоуныг шатахаар энгийн чулуу стоун болоод хувирдэн штэ. Тэгээд бас стоуныг шатаачаар смут стон гээд гараад ирдэг юм бэлээ. Тийм юм бэлээ. Тэгээд дараагийн 50 өдрийг маргааш оруулна. Маргааш юм уу хизээ чи мэдгүй оруулна. За тэгээд энэ чинь шууд ороо тавиад за тэгээд честэндээ хэрэггүй төр зүр хэрэг болоогүй байгаа юмудаа хийгээд энэ төлөвтэй ч гэсэн 30 левлийн enchant хийчээд ашиглаж эхэлнэ.
Тийм болохоор одоохондоо ашиглахгүй. Одоохондоо ашиглахгүй эднэрийг. Одоохондоо эднэрийг одоо тэгээд smooth stone маань болчихлоо. Тэгээд одоо нэг хідэн stick craft аваад тэгээд armor stand хийн. Тэгээд armor stand-д хийгээд тэггүй байгаа armor stand-д хийгээд shoot stone slab хийгээд тэгээд шууд armor stand-а крафтлаад Раз creeper ಹೋಗುತ್ತೆ. За шууд. Зя. За одоо шууд. Видео унтаж сэрчээд тэгээд armor craft-лээ. Зя шууд armor craft-лсан. За helmet, chest plate, legends boots. За одоо бид нэр өмсөх болгосон чинь тлээ. Ингээд зя тэгэд надад хамгийн хэрэгтэй enchant гэвэл та нар armor-ында заавал protection нэгээрээ protection чанд амар туслана. Тэгэд feather falling хийгээрээ. Feather falling нь удаан унах damage-ийг нэлээд их багасгачдаг. Тэгээд feather falling тэгэд protection хоёрыг хослуулчих юм бол унах damage-ийг нэлээд сайн багасгачдаг байгаа шүү. Тийм ойлгоорой. Тийм байдаг. Зя. Тэгээд 40 дахь өдөр болсон. Тэгээд 40 дахь өдөр болчлоо. Тэгээд одоо хэдлээ.
Нэг хідэн тасан шүүр гэмтэй тариатий. Ингээд 41 дэх өдөр. За тэгээд тасан шүүр гэмтэй хураагаад фул энчантинг тейбл хийхэд фул энчантинг тейбл хийн. Тэгээд шүүр гэмтэй одоо эднийгээ бүгднийг цаас олгоод тэгээд хэсэг гранд фул энчантинг тэблтэй болсны дараа уулзъя. Баяртай. Фул энчантинг тэбл болчихлоо. За тэгэхээр тэгээд XP farm чад уулзъя. Баяртай. Одоо төлөө armor болон төлөвтэй enchantlий. Шууд төлөвтэй аваад тэгээд үлдсэн өдрүүдэд farm зарна. За тэгээд ямар хүн энчант авахыг төлөө харцгаая. Respiration 5 protection Thorns protection 3 unbreaking 3 unbreaking 1 гэж 5 protection depth strider өнгөн дээр өстө муухай энчант орлоо. Sharpness nice sharpness efficiency 3 unbreaking efficiency за өнөдөл таалагдсангуудэ өнгөн дээр л өстө муухай энчант орлоо. Өнгөн дээр штэ бүгдэн дээр нь муухай энчант орлоо гэд маяглаагүй штэ. Өнгөн дээр л муухай энчант орлоо. За юу. Өнгөн дээр л нүүн grindstone чи яаж идэвлээ? Тэгж крафтын хараатыг grindstone крафтын харъя. Grindstone Recycle байхгүй байна. Grindstone яаж крафтлдгийг би grindstone крафтыг л харъя. Grindstone-ыг яаж крафтлдгийг. Нэг stone slab морх юм байна. Stone slab тэгээд мод
мод аваад тэгээд 3 stone аваад тэрийг хайлуулад тэгээд grindstone хийгээд тэгээд grindstone хийгээд minus 3 stone аваад Тогшин би унтя. За day 44. Day 44. Day 44 болцсон. За тэгээд эднэрээ өмсөхөд бэлэн болчлоо. Боллоо, нөгөө stone нь боллоо. Тэгээ шууд grindstone нөө хин. Grindstone. Storage руу чиглээ. Ингээд тавьчих. Үндиг маань л жоохон муухай. Projectile protection. Projectile protection. Үгүй projectile protection чинь зөвхөн харваж ирдэг юмнаас харваж ирэх юмнаас л хамгаалдаг. За protection-ийг за энийг л өмсөе доо. Тэгээд өгж байгаа юм да. Тэгээд одоо идлээ 3 farm хий. Захиных нь cobblestone generator. За тэгээд дараагийнх нь auto smelt. Нөгөө auto smelt гэдэг нөгөө юу гэдэг штэ. Автоматар юмнуудаа халаачдаг. Тэгээд багтаад орж байгаа нь би сайн нэг хийсэн. Тэр нь бол манай sugarcane farm. За тэгээд материалаа цуглуулчихъя. За материалаа цуглуулчлаа. За тэгээд миний барьдаг cobblestone farm. Та нар ер нь зарим нь миний барьдаг cobblestone farm-ыг мэдэх бах. Би тэгээд ингэж байдаг. Окей. За тэгээд ингэж бариад тэгээд нэг stairs ингэж тавиад
надад материал нь дутчихлаа. Тэгээд энэ стейртэй талд нь ингэж ус хийгээд Бэж чэнс усават. За тэгээд өнөөдрийн бичлэгийн нүрээ дуусч байна. За тэгээд фармнууд барина гэсэн амжихгүй болсон утасны. За тэгээд баяртай. За дараагийн эпизод дээр фармнуудаа барьсан байна. За тэгээд баяртай.